боловсросоо телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зайн сургалт. Сайн байцгаана үзэгчдээ. Jet англи хэлний сургуулийн англи хэлний багш эхлэхээр байна. Гүнзгий шатны үгсийн цангийн нийт 12 цуврал хичээл маань ихэд бэлэн болж байна. Эдгээр 12 цуврал хичээлээр бид дараах хичээлүүдийг үзэх болно. За өнөөдөр бол хамгийн эхний хичээл байгаа. Өнөөдрийн хичээлээр бид crime and court буюу гэмт хэрэг ба шүүх гэсэн сэдвтэй холбоотой түгээмэл үг хэлдэг үзэх болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Ингээд өнөөдрийнхөө шинэ үгсийг үздэсгэе. Эхлээд гэмт хэрэг ба шүүхтэй холбоотой хүмүүсийн нэрсийг үздэсгэе. Эхний үг victim. Victim буюу хохирогч гэсэн утгатай байх нь. За альва хэргийн хохирогч, тийм ээ. За жишээлх юм бол Tom is the victim of a terrible crime. Tom is the victim of a terrible crime. За Том бол нэг аимшигтай гэмт хэргийн хохирогч болсон юм аа. Хохирогч юм аа гэсэн утгаар орж байна, тийм ээ. Дараагийн үг suspect. Suspect. За та бүхэн дуудлагын саараараа suspect гэж унших байх нь, тийм ээ. Эхний үе дээрээ буюу suspect. Эхний үе дээрээ өргөлттэй унших нь. За утгын хувьд бол альва гэмт хэргийн сэжигтэн гэдэг байх нь. Сэжигтэн. За жишээлх юм бол The suspect was hiding out in the mountain for 2 weeks. The suspect was hiding out in the mountains for 2 weeks. За сэжигтэн ууланд 2-7 хоногийн турш нуугдаж байсан гэсэн утгаар орж байна, тийм ээ. За тэгвэл suspect гэсэн энэхүү үг маань мөн үйл үгээрээ сэжиглэх гэсэн утгаар орж болдог байгаа. Сэжиглэх. Үйл үг болох юм бол дуудлага нь өөрчлөгддөг байгаа. За тэгэхээр suspect буюу хоёр дахь үе дээр өргөлттэй унших нь, тийм ээ. Suspect. За тэгэхээр нэг басанда suspect гэх юм бол сэжигтэн гээд хүний нэр болчихно. Suspect гэх юм бол үйл үг буюу сэжиглэх гэсэн утгаар гарах нь байна. За жишээлх юм бол We all suspect him of stealing the money. We all suspect him of stealing the money. За бид нар бүгдээрээ түүнийг бол мөнгө хулгайлсан гэдэгт сэжиглэж байгаа. Мөнгө хулгайлсан гэж хардаж байгаа гэсэн утгаар орж байна, тийм ээ. За тэгэхээр яг энэ өгүүлбэрийг бүгдээрээ we all suspect гэж бол уншиж болох байх нь шүү дээ. Тэгэх юм бол бид нар бүгдээрээ сэжигтэн гэж ойлгохоор байна, тийм ээ. Тэгэхээр үйл үгээр орж байгаа учраас we all suspect гэж хэлэх юм байна. За тэгвэл яг ямар хэрэг хийсэн гэж сэжиглэж байгаа вэ гэдгээ хэлэхэд бол suspect someone of doing something. Suspect someone of doing something гэж хэлдэг байх нь, тийм ээ. За дараагийн үг witness or eyewitness. Witness or eyewitness. За энэ хоёр үг маань хоёулаа гэрч гэсэн утгатай үг байх нь байна. Аливаа хэргийн гэрч, тийм ээ. За жишээлх юм бол he is the only witness to the crime. He is the only witness to the crime. За тэр бол энэ гэмт хэргийн цорын ганц гэрчин гэсэн утгаар орж байна, тийм ээ. За тэгвэл яг энэ өгүүлбэр дээр witness гэдгийн оронд бүгдээрээ he is the only eyewitness гэж хэлж болох юм. За утгын хувьд ялгаагүй байх нь, тийм ээ. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Дагаад уншаарай. Jury. Jury буюу ажиглагч гэсэн утгатай байх нь. Ажиглагч. За ажиглагч гэхээр яг ямар хүнийг хэлээд байгаа юм бол яг юу хэлээд байгаа юм бол гэдгээр нь бас ойлгомжгүй байж магадгүй, тийм ээ. За тэгэхээр тухайн шүүх хурал болоход үндсэн шүүгч буюу жаж гэж нэрлэдэг, тийм ээ. Үндсэн ерөнхий шүүгчээс гадна 12 хүний бүрэлдэхүүнтэй юм шүүх бүрэлдэхүүн баг байдаг байгаа. За тэгвэл эдгээр 12 хүн юу хийдэг вэ гэхээр тухайн шүүх процессд бол бүтэн оролцож за одоо өмгөөлөгч, за хэрэгтэн, гэрч гэх мэтчлэн хүмүүсийн бүхий л яриаг нь сонсож тухайн хүнийг гин буруутай юу эсвэл гин буруугүй юу гэдгийг шийддэг юм хүмүүс байдаг байх нь. За тэгвэл эдгээр хүмүүсийн гаргасан шийдвэр ерөнхий шүүгчийн шийдвэрт нь нөлөөлдгөө гэсэн байх нь, тийм ээ. За мөн Америк канон дээр их гардаг шүү дээ. За яг шүүх хурал болоход одоо үндсэн ерөнхий шүүгчийн яг 100 гар тал дээр нэвчлэн 100 гар талд нэвчлэн суудсан байдаг юм 12 хүн байдаг, тийм ээ. Тусгай суудал бүхий одоо тусгай юм хаалтан дотор ороосчихсан байдаг шүү дээ. Тэгвэл тухайн өмгөөлөгч хэрийг хадлаар ярихдаа эдгээр 12 хүн рүү хандаж их яриад байдаг, тийм ээ. За тэгвэл энэ хүмүүсийг jury гэж нэрлэдэг байх нь. За тэгвэл жишээ өгүүлбэрээ хамтдаа уншъя. Could you describe to the jury what happened? Could you describe to the jury what happened? За та яг юу болсон талаар ажиглагчдад тайлбарлана уу гэж байна, тийм ээ. За тэгвэл яг энэ шүүх хурал дээр болж байгаа үйл явдал байх нь байна.
Ингээд бүгдээрээ гэмт хэрэг болон шүүхтэй холбоотой нэршил үзлээ. Тэгвэл эдгээр үгсээ шалгаад хамтдаа нэгэн дасгал ажицгаая. Та бүхэн дараах хүмүүсийн хэлсэн үгийг сонсоод жоохон хинбэ гэдгийг нь тодорхойлоорой. We consist of 12 members and we listen to people in a trial and decide if that person is guilty or not. Who are we? Jury. When I got home yesterday, someone had broken into my house and stolen my money. Who am I? Victim. Yesterday, when I was walking home, I saw a masked man breaking into my neighbor's house. Who am I? Witness. I didn't do anything bad, but the police think that I'm the one who robbed the bank. Who am I? Suspect. Jet англи хэлний сургууль дөрмөн суурилсан 100% англи хэл дээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсэл тавьж эхэллээ. Jet School of English. Үргэлжлүүлэн бүгдээрээ гэмт хэрэг болон шүүхтэй холбоотой түгээмэл хэрэглээний үйл өгс үздэсгэе. Ингээд эхний үг commit crime. Commit crime. За crime гэдэг үгийг бүгдээрээ сайн мэднэ тийм ээ? Гэмт хэрэг гэсэн үг. Commit crime гэдээ ороод ирэхээр гэмт хэрэг үйлдэх гэсэн үйл үг болдог байх нь. Гэмт хэрэг үйлдэх. За тэгвэл do crime ч юм уу make crime гэж хэлэхгүйгээр commit crime гэж хэлдэг байх нь тийм ээ? Тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. He admitted that he committed the crime. He admitted that he committed the crime. За admit гэдэг маань хүлээн зөвшөөрөх гэсэн үг байгаа. За тэр гэмт хэрэг үйлдснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэсэн утгаар орж байна тийм ээ? Дараагийн үг find someone innocent or guilty. Find someone innocent or guilty. За innocent гэдэг үг маань гин буруугүй гэсэн үг байгаа. Гин буруугүй. За дуудлагыг саараарай innocent буюу эхнийхээ үе дээр үүсдэг юм тийм ээ. Харин guilty гэх юм бол эсвэргээрээ гин буруутай, гин зэмтэй гэсэн утгатай байх нь. За тэгвэл find someone innocent or guilty гэд хамтдаа ороод ирэхээр тухайн хүний гин буруутай болон гин буруугүй гэдгийг албан ёсоор тогтоох гэсэн утгаар ордог байх нь. Тогтоох. За тэгэхээр тухайн хүний гин буруутай, гин буруугүйг олж мэдэх гэсэн утгаар find гэж хэлдэг байх нь тийм ээ. За тэгвэл тухайн хүн өөрийнхөө гин буруутай, гин буруугүйг бол өөрөө тогтоохгүй шүүх цагдаагийнхан тогтоодог учраас ихэвчлэн passive буюу идэхгүй хэвээр хэлдэг байгаа. За тэгвэл be found innocent or guilty. Be found innocent or guilty. Буюу идэхгүй хэвээр байна тийм ээ. Гин буруутай, гин буруугүй гэдг нь тогтоогдох гэсэн утгаар орж байна. За тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншъя. After being suspected for almost 4 months, he was found innocent. After being suspected for almost 4 months, he was found innocent. За бараг 4 сарын туршид сэжиглэгдснийхаа дараа түүний гин буруугүй гэдг нь тогтоогдсон гэж байна тийм ээ. Түүний гин буруугүй гэдгийг тогтоосон. За энэ дээр бол he found innocent гэдээ орчих юм бол тэр өөр хин нэгний гин буруугүй гэдгийг тогтоосон гэж байгаа юм шиг болчих юм тийм ээ. Тийм учраас he was found гэж идэхгүй хэвээр хэлдэг байх нэ. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Дагаад уншаарай. Charge someone with something or doing something. Charge someone with something or doing something. За charge гэдэг маань бидний мэдгээр бол цэнэглэх гэсэн утгатай байгаа тийм ээ. Утас цэнэглэх ч юм уу, компьютер цэнэглэх гэсэн утгаар. За тэгвэл гэмт хэрэгтэй холбоотой утга нь хин нэгнийг аливаа хэрэгт буруутгах, за хэрэгт татах гэсэн утгаар ордог байгаа. За тэгвэл яг ямар хэрэгт буруутгаж байгаа юм бэ гэдгийг нь хэлхийн тулд charge someone with гэж байгаа тухайн хэрэгээ хэлдэг байх нь тийм ээ. Хэрэгт татах, буруутгах. Тэрнийг асандаа араас нь шүүх хурал болно гэсэн үг байна шүү дээ. За мөн энэ үг маань хүн бол өөрөө өөрийгөө хэрэгт татахгүй, өөрөө өөрийгөө бол буруутгахгүй, цагдаа шүүхийнхнаар бол буруутгагдах учраас be charged with. Юу одоо идэхгүй хэвээр хэлдэг байх нь. Be charged with гэж to be үйлгийг бол их ашигладаг байх нь тийм ээ. За жишээлх юм бол he was charged with murder. He was charged with murder.
За murder гэдэг маань бол алдлах гэсэн үг байгаа. За түүнийг алдлахын хэрэгт буруутгасан гэсэн утгаар орж байна тийм ээ. Алдлахын хэрэгт буруутгасан. За энэ дээр he charged with murder гэж орчих юм бол to be байхгүй гэх юм бол тэр өөр хин нэгэн хүнийг алдлахын хэрэгт буруутгасан гэж байгаа юм шиг болох гэдэг юм тийм ээ. Тэр өөрөө буруутгагдсан учраас he was charged гэж хэлдэг байна. Ингээд дараагийн үгийг хамтдаа харъя. Sentence someone to something. Sentence someone to something. За sentence гэдэг үг бол бидний хамгийн сайн мэддэг утга нь өгүүлбэр гэсэн үг байгаа шүү дээ. Өгүүлбэр. Тэгвэл гэмт хэрэг болон шүүхтэй холбоотой утга нь хэн нэгнийг яллах, хэн нэгэнд ял ноогдуулах гэсэн утгаар ордог байгаа. Ял ноогдуулах. За одоо шүүх ажиллагааны бол эцсийн үе шат байгаа тийм ээ. Ял ноогдуулах. За тэгвэл яг ямар ялаар ялдаж байгаа вэ гэдгийг хэлхийн тулд sentence someone to гэж байгаа тухайн ялаа хэлдэг байх нь тийм ээ. За мөн л энэ үг маань хүн өөрөө өөрийгөө ялахгүй, хүн өөрөө өөртөө ял ноогдуулахгүй, одоо шүүгчээр ял уншуулдаг учраас be sentenced to something гэж хэлдэг байх нь. Be sentenced to something. Буюу нэг осондоо passive буюу идэхгүй хэвээр хэлдэг байх нь тийм ээ. Жишээлх юм бол they were sentenced to 3 years in prison. They were sentenced to 3 years in prison. За тэдэнд бол шоронд бол 3 жил хоригдох ялаар ялсан. Ийм ял өгсөн гэсэн утгаар орж байна тийм ээ. Дахин нэг жишээ өгүүлбэрийг хамтдаа уншийе. Her husband is serving a 3-year sentence for fraud. Her husband is serving a 3-year sentence for fraud. За энэ өгүүлбэр дээр бол sentence гэдэг маань ял гэсэн нэр үгээр орсон байна. Яллах гэсэн утгаас гадна ял гэсэн нэр үгээр орж байгаа байна шүү дээ. Тэгвэл fraud гэх юм бол заллин гэсэн үг байгаа. За түүний нөхөр нь заллингийн хэрэгээр 3 жилийн ял эдэлж байгаа гэсэн утгаар орж байна тийм ээ. Serve a sentence гэхээр ял эдлэх гэсэн утга гаргадаг байх нь. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English. Ингээд бүгдээрээ гэмт хэрэг шүүхтэй холбоотой түгээмэл үйл өс үзлээ. Тэгвэл эдгээр үгсээ шалгаад хамтдаа нэгэн дасгал ажиллацгаая. Та бүхэн дэлгэцэн дээр гарч байгаа өгүүлбэрийг уншаад англи руу орчуулаарай. Ингээд эхний өгүүлбэрийг хамтдаа харцгаая. Түүнийг авилгын хэрэгт буруутгасан. Түүнийг авилгын хэрэгт буруутгасан. За авилга гэдэг үгийг дэлгэцэн дээр бичсэн байна тийм ээ. Bribery гэж хэлдэг байна. За та бүхэн хэрэгт буруутгах гэдэг үгээ санаад өгүүлбэрээ орчуулаарай. Зөв хариугаа хамтдаа шалгацгаая. За хин нэг хэрэгт буруутгах, хэрэгт татах гэсэн утгаар charge гэж хэлдэг байгаа шүү дээ. Charge with something. За тэгвэл тэр хүн өөрийгөө буруутгаагүй, буруутгагдсан гэж байгаа учраас he was charged with bribery гэж хэлдэг байна. He was charged with bribery. Дараагийн өгүүлбэрийг хамтдаа харцгаая. Түүнийг ийм аимшигтай гэмт хэрэг үйлдсэн гэдэгт итгэж чадахгүй нэ. Хамтдаа зөв хариугаа шалгацгаая. За энэ өгүүлбэрийн хувьд бол гэмт хэрэг үйлдэх гэсэн үйл үг маань гарч байна тийм ээ. Гэмт хэрэг үйлдэх. За тэгвэл зөв өгүүлбэрээ хамтдаа уншъя. I can't believe that he committed such a terrible crime. I can't believe that he committed such a terrible crime. За commit crime гэдэг гэмт хэрэг үйлдэх гэсэн утгаар орж байна тийм ээ. Дараагийн өгүүлбэр. Түүний гин буруугүй гэдэг нь хизээ нэгэн цагт тогтоогдох болно. Зөв хариугаа хамтдаа шалгацгаая. За энэ өгүүлбэрийн хувьд бол гин буруугүй гэдэг нь тогтоогдох гэсэн үг маань гарч байна тийм ээ. Гин буруугүй гэдэг нь тогтоогдох. За энэ хүн бол өөрөө өөрийгөө тогтоохгүй, бусдаар тогтоогдно гэж хэлж байгаа учраас passive буюу идэхгүй байр гэж байгаа шүү дээ. За хамтдаа харцгаая. He will be found innocent sooner or later. He will be found innocent sooner or later гэж хэлнэ. Дараагийн өгүүлбэр. Тэр насаараа хоригдох ял авсан. Зөв хариугаа хамтдаа шалгацгаая. За хин нэгнийг ядлах, ял ноогдуулах гэдгийг sentence someone to something гэж хэлж байгаа шүү дээ. Sentence someone to something. За тэгвэл энэ өгүүлбэрийн хувьд энэ хүн өөрөө өөртөө ял өгөхгүй, өөр шүүгч одоо ял өгөх учраас he was sentenced to life imprisonment гэж хэлэх юм тийм ээ. He was sentenced to life imprisonment.
За яг энэ өгүүлбэр дээр was гэдгийг хасаад he sentenced to гэдэг чинь оруулах юм бол тэр өөр хин нэгнийг ялсан гэсэн утгаар авах гэдэг юм тийм ээ. Гүнзгий шатны үгсийн сангийн нэгд хичээл маань та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. Өнөөдрийн хичээлээр бид crime and court буюу гэмт хэрэг ба шүүхтэй холбоотой түгээмэл үг үзэж байгаа дээ. Ингээд үргэлжлүүлэн өнөөдрийн сэдвтэй холбоотой бусад үг гэдгийг хамтдаа үзье. Эхнийхээ үгийг хамтдаа харцгаая. Evidence буюу баримт нотлохоо гэсэн үг байна. Баримт нотлохоо. За жишээлх юм бол do you have any evidence to prove him guilty? Do you have any evidence to prove him guilty? За түүнийг яг гин буруутай гэдгийг батлах чамд юм баримт нотлохоо байна уу гэсэн утгаар орж байна тийм ээ. Дараагийн үг alibi. Та бүхэн дуудлагыг анхаараарай. Alibi гэж ойлгож байна тийм ээ. Alibi. За утгын хувьд хэрэгт холбогдлогын баталгаа гэсэн үг байна. Хэрэгт холбогдлогын баталгаа. За тэгвэл өмнө нь үзсэн evidence буюу баталгаа нотлохоо гэсэн үгээс ямар ялгаатай юм бэ гэсэн асуулт гарна тийм ээ. За тэгвэл тухайн яг хэрэг гарах үед тухайн хүн өөр газар байсан гэсэн энэ нотлохыг alibi гэж хэлдэг байгаа. Нэг осондоо өөр хүн батлна гэсэн үг байна тийм ээ. Тухайн хэрэг болох үед өөр газар байсан гэсэн баталгаа. За жишээлх юм бол Tom's wife will provide an alibi for him. Tom's wife will provide an alibi for him. За Томийн эхнэр нь бол Томиг тухайн хэрэг болох үед өөр газар байсан гэдгийг батлана. Эхнэр нь бол яг баталж хэлж чадна гэсэн утгаар орж байна тийм ээ. Дараагийн үг trial. За trial гэж гэсэн аваагаар унших байна тийм ээ. Trial. За шүүх хурал, шүүх ажиллагаа гэсэн үг байна. За court гэсэн утгатай байдаг шүү дээ. Шүүх гэсэн утгатай. Тэгвэл trial гэдэг үгийн хувьд маань яг тухайн шүүх хурал, шүүх процессыг хэлдэг байгаа. За жишээлх юм бол the case never came to trial. The case never came to trial. За энэ хэргийн шүүх хурал хизээж болоогүй. Шүүх хурал нь юудөө болоогүй гэсэн утгаар орж байна тийм ээ. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Appeal. Давж заалдах гэсэн утгатай байна. За тухайн шүүгчийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж дахин давж заалдаж болдог байгаа тийм ээ. За тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. They are appealing to the court to reduce the sentence to a fine. They are appealing to the court to reduce the sentence to a fine. За sentence гэж яг гэсэн үг байгаа тийм ээ. За тэд нар ядаа торгуул болгож өөрчлөхийн тулд шүүхт давж заалдаж байгаа гэсэн утгаар орж байна. Ингээд бүгдээрээ шинэ үгсээ үзэж хамтдаа дасгал ажилтаа тэгвэл үргэлжлүүлэн Legally Blonde хэмээх киноны сүдээс үздэе. Өнөөдрийн үгсээ үгсээс ямар үг орж байгааг анхааралтай сонсоорой. So how are you? Are you all right? You look so orange. I'm just glad that it's you and not Callahan. He means well. He's very brilliant. Yeah, he better be for what I'm paying for him. I have to tell you the real reason I came here. Professor Callahan says we really, really need your alibi. Oh. You know? Yes, I went to visit her. What the hell do you mean you went to visit her? I went to get her alibi. Did you get it? Mm-hmm. It's really good. Well, great. What is it? Oh, I can't tell you. Why the hell not? Because I promised her I'd keep it a secret, and I can't break the bonds of sisterhood. Screw sisterhood! This is a murder trial, not some scandal at the sorority house. I want the alibi. I can't give it to you. But I can tell you she is innocent. Thanks, Jeff. We're here today covering the trial of Brooke Wyndham. Now, you may remember she's charged with the murder of her husband, Boston millionaire Hayward Wyndham. First to testify are the victim's daughter and ex-wife. Oh my God, there she is. Ella, we came to see your trial. Oh, look how cute. There's like a judge and everything. And jury people. Ингээд өнөөдрийн хичээлээр бид crime and court буюу гэмт хэрэг ба шүүх гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж хамтдаа шинэ үгсийг үзлээ. Та бүхэн эдгээр үгсээ мартахгүйгээр тэжиж тогтоон аваарай. Хэрвээ та бүхэн ном унших дуртай бол детектив ном зохиол уншин гэмт хэрэг ба шүүхтэй холбоотой үгийнхаа санг сайжруулах боломжтой байгаа. Ингээд гүнзгий шатны үгсийн сангийн 1-р хичээл маань үгээр өндөрдөж байна. Хичээлийнхаа туршид хамтдаа байж хичээлдээ өдөртөө оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.